За эрхэм хүндэт сонсогчдод, эрхэм хүндэт үзэгчид та бүгдийнхээ энэ өдрийн хангамаар хатан мэндийг айлтгах мэдчилье. За ингээд 107 радио, за орон нутгийн телевиз хамтран та бүхэндээ номын хавчуурга нэвтрүүлгээ хүргээд даруй бас нэлээдгүй цаг хугацааг бас үдсэн байна. За ингээд манай номын хавчуурга нэвтрүүлэг бол эрхэм үзэг сонсогч та бүхэндээ за Монгол орны түүхэн дурсгалт газрууд, өв соёл, түүхийн үн цэнийн талаар та бүхэндээ хүргэдэг. Бид бүхэн өмнөх удаад бол та бүхэнд Монголын эртний одоо хотуудын тухай цуврал одоо ярилцлагуудыг за номын зохиогч одоо бизнесийн ухааны докторант Отхогийн одоо бичсэн Монголын эртний хотуудын тухай бас мэдээллүүдийг хүргэсэн, сайн сайхан мэдээллүүдийг та бүхэн бас танин мэдхийн хувьд ч гэсэн олж авсан бахаа гэж ингэж бодож байна. Эргээд одоо түүхээрээ бас аялаж ямар их чухал үн цэнтэй блэ бидний туйлж өнгөрүүлсэн зам мөр гэдэг ийм мэдрэмжүүдийг бас олонтоо одоо цуврал ярилцлагуудаар мэдэж сонсож олж авч байгаа хаа гэж ингэж бодож байна. За өнөөдөр бол шинэ агуулга эхэлнэ. За мөн одоо манай Отхоо докторантын маань бичиж бүтээл болгож гаргасан уул номын агуулгаар та бүхэндээ өнөөдрийн одоо номын хавчуурга нэвтрүүлэг маань үргэлжлэн хүрнэ. За нэлээ олон одоо цуврал ярилцлагууд та бүхэнд одоо цувралаар хүрнэ. За тэгэхээр уул номын тухай. За би бол уул гэдэг ерөнхий агуулгыг харахаар хүний сайхан ноён нуруу уулта одоо төсөөлдөг хүний сайхан аавыгаа бас хүн болвол уултаа төсөөлдөг гэл ингээл ботхоор тэр уултаа төсөөлж байгаа юм бүхэн их үнцэнтэй байдаг хүний зүрх сэтгэлд. Тэгвэл таны одоо энэ судалгааны уул гэдэг энэ бүтээл энэ ном маань дотроо ямар агуулгыг одоо шингээсэн байдаг юм болоо. Энэ талаар одоо яриагаа эхлэе. Ингээд бизнесийн удирдлагын докторант за Үйл Довгийн Бадарчин Отхоо танаас бас энэ асуултыг асууж байна. За баярлалаа. Нийт сонсогч үзэгчдийн өдрийн амар амгалан айлтгая. За миний ном бол энэ Монгол хичгээр уул гэж нэрлсэн агуулга. Тэгээ яг Монгол энэ номоо хичгээд энэ цагаан талх өсгөлийн дараалал бол уулуудаа ирмэлжсэн баг. Тэгвэл энэ өндөр уулуудыг ч одоо тэгээд түүхэн ач холбогдлоор нэг бол одоо бичгээд аягүй төөхтэй. Тийм учраас цагаан талх өсгөлийн дараалалаар за уулуудаа ингэж нэрл одоо түүхэн ач холбогдолтой, домогтой, түүхтэй ийм уул усаа болгоод цагаан толгой өсгөлийн дараалалаар ингэ бичсэн байх нь шүү дээ, тийм ээ. За тэгэхээр ер нь уул гэж таныхаар ямар ойлголт юм бэ? Би одоо нэвтрүүлэг эхлэхийн өмнө за аавыгаа бол ийм сайхан уултаа бид нар төсөөлдөг. Ноён нуруутай хүнийг бол уултаа төсөөлдөг. Зарим нэг хэцүү бэрхшээлтэй зүйлийг бол одоо уултаа төсөөлдөг мэдээж уулыг давж ийж дахиад одоо тэр байтгаа бүр алдартай яруу найрагч нарын шүлэг байдаг. Уулсын цаана уулс гэдэг ч юм уу. Иймэрхүү одоо философууд байдаг л да. Тэгэхээр уул гэдэг таныхаар энэ ямар ойлголт юм бол? Уул бол би хүний амьдралтай нэг толботой гэж боддог. Хүн гэл зориг тавиал, зоригынхаа төлөө тэмцэл тэр уул хөдөл мацчихдаг тийм. Тэгээд оргил дээр гараад харахад дахиад л өндөр уул байдаг. Яг л хүний амьдралтай адилхан өгсөдөж урууддаг. Тэгээд оргил өд гарахад хүн маш их ядарч тэмцдэг штэ. Хүн ч гэсэн зориг тавихад яг тэр зоригынхаа төлөө тэр хугацаанд маш их зүйлийг үзэж харж бэрхшээлүүдэд даван туулдаг. Тэнүүгээрэл энэ уулыг бол хүний амьдралтай л бий зөвлөдөг. За уул нь бол одоо олон тоон дээр бол одоо уус гэх утгатай үг. Иргэн тойрны орчноос дээш өргөдөн гарсан өндөрлөг газрыг бол уул гэж байгаа. Дэлхийн хамгийн өндөр уул нь бол далайн түвшнээс дээш 8848 м өндөрт орших Жомолунгма Гэмла тий. Гэмла гэж. Нарны аймаг дотор бол Ангараг гаригийн Олимп уул 21171 м өндөрт өргөгдсөн уул. Нарны аймаг дотор бол одоогоор олдод байгаа уул бол
Олимп болоогоо нар нэмэгд. 2117171 гэдэг чинь асар өндөр уус тий. Манай энэ Эверестээс бараг 3 дахин нугасны өндөр. Тийм биш тий. Уул нурууд нь бол одоо чулуун мандлын хөдөлгөөн, тектоник хавтангуудын шахацлалтан мөрөлдсөний үр дүнд өссөн гэдэг тий. Тэгэхээр багш нэг зүйлийг асууч юу бас тодруулаад. Та харин одоо далайн түвшнээс дээш хичнээн 1000 м төргөгцсөн уулан дээр одоо гарч ирсэн бэ. Хамгийн одоо рекорд. Одоо сайн л доо тий. Тий. Одоо тэгэл 4000 л байна та. 4000 байна тий. Би бол ингэж бодоод байгаа. Манай Ховд аймгийн Эрдэнэ сумын нутагт байдаг Цамгар руу харьхан 4208 м өндөрт. Тэгээ ер нь яг ингээд далайн түвшнээс дээш өргөгдөд уулан дээр ингээд гарахаар тэр орчин нөхцөлийг харах үеийн хувьд ш тэр за тэгээ тэр агаар уур амьсгалын хувьд ш тэр их сонин шүү. Тийм мэдрэмж бас төрдөг шүү хүнд. Нэг өндөрт гарахаар тий. Та бол өөрөө бас уулын спортыг бол одоо сонирхдаг, хичээлдэг ийм хүн шүү дээ тий. Ер нь сайхан тал нь юу гэдэг юм бэ? Сүүлийн 20 жил 20 гаруй жил хичээллээ. Яг уулын спортоор. Тий 98 оноос хойш. Ямар одоо жишээлбэл Монгол орчин баялаг шүү дээ. Ихээхэн одоо өндөрлөг уулууд нэлээ ихтэй байдаг. Одоо жишээлбэл авиралт хийжсэн газруудынхаа тухай. За ер нь тэгэл их олон уулаар гарсан да. Тэгээ уулын спорт ч өөрөө их өндөр өртөгтэй. Магадгүй тийм байх. Асар өндөр өртөгтэй. Тийм учраас яхаа ажлынхаа зав заагаар л гардаг. Тэгээ би ч өөрөө зав цай мотог хүн чинь тэгээд зөвхөн амралтын өдрүүдээр л уул гарч байгаа. Тэгээд тэр өндөр ноён оргилуудаар явахад дор хаяж 3-4 хоног явхар болчихдог. Бараг сарын бэлтгэл хийгдэнэ. Тэгэхээр ч одоо тэгээ ажил би ч бас ард амьдралтай. Тийм болохоор чинь тэгэл ард амьдрал хэцүүч гэдэг учраас яг богино хугацаанд л явж аль болох 2 хоногтой багтааж явдаг. Гэхдээ яг уул руу яваад гараад харах хүний эрүүл мэнд их аж тустай. Одоо миний хувьд бол одоо сүүлийн 20 гаруй жил хамрын хянаач үтсэнгөө зүрх судас даралт бол байхгүй, чихрийн шинжлэх байхгүй, нүдний хараа бол маш сайн. Тийм учраас хүн алсын харнаа гэдэг чинь нүдний хараанд их сайн. Тэгээ мэдрэл ядаргаанд их сайн. Ер нь их сайхан спорт. Уулын спорт бол. Тэ ер нь бол манай монголчууд бас нэг ингэж сургасан байдаг шүү дээ. Таны бас сая ярьсан үгэн дээрээс бас жишээ бодогчл байна. Хүм бол ер нь өглөө уулган өндөр уулын оргил дээр гарч харж бай гэж. Гэдэг ч юм уу те эртний ном сургаалуудад бас нэг тиймэрхүү эрсэллүүд зүйрлэлүүд бас байна шүү. Ер нь алсыг харах хамгийн боломж тохиромжтой цэг бол уул юм шүү. Тийм тэгэл одоо тэгэл ирээдүйн зорилгоо тодорхойлно. Уул яриад байгаа өнгөрсөн амьдралаа бас дүгнэ. Би юун дээр алдсан байна, юун дээр онсон байна. Цаашдаа хийх ажлаа төлөвлөл. Ер нь уул гэдэг чинь энерги бүс байхгүй. Би байгаль ихтэй аль болох ойр байдаг. Хүүхдээ ч гэсэн ойр ойлгох хичээдэг. Аль болох амралтын өдрүүдэд хүүхдээ дагуулад уул руу явж тэр сайхан байгалийн сайханд байна гэдэг бол байгаль их амттай. Амттай учраас бид өцөө хөгдмөн нэртээр өсгсөлөл цайс цөөнийхөө дээжийг тэнгэр хангаад өргөдөг гэсэн байна. Тэгэхээр уул лус авдаг ч юм бол амьд бие организм. Хүний хүслийг биелүүлдэг. Гэдэг тий. За тэгэхээр Олимп бол 2117171 м өндөр бол одоо өндөрт одоо цайлсан ийм өндөрлөг байдгийм байна. За одоо энэ уулан дээр жишээлбэл хүмүүний мөр гарсан тохиолдол байдаг юм болов байхгүй. Энэ бол одоо замбраагүй одоо тоо бол энэ дээр харагдчих шүү дээ. Өндөрлөгийн үед ингээл харахаар тэгээ одоо бид нар бол бас ингэдэг далайн төвшнөөс дээш хэдэн метр далайн төвшнөөс дээш 4000 хэдэн зуун метр гэл ингээл ярьдаг. За мэдээж ингээд уулын ийм ориглын тухай бас ингээд өөрсдийнхөө санал бодлыг бас ингээд солилцчлаа гэж ингэж бодож байна. За ингээд та бас өргөжлүүлээд агуулга хүрхгүй тийм ээ. Тий. Монгол орны уул зүүн байгуулалтын үндсэн бүрэлдэхүүнд Монгол алтай нуруу, говь алтай нуруу, хангаан нуруу, хинтээ нуруу, хөвсгөлийн уулс, хянганы салбар уулс, дарь гангийн тэгш өндөрлөг, дорнтын тэгш тал уулс хооронд хотгорууд орох ба энэхүү ном нь Монгол орны төрийн дахлахад болон байгалийн нөөц зохисбот газрын өндөр уул нуруудыг төвлөрөн танин мэдвэ ач холбогдолтой гарын авлага болон хэрэглэхэд зохих хувь нэмэр болно гэдэгт миний бие бол одоо итгэж битсэн баг. Соёлын үг гэдэг нь бол хүний оюунаар бүтсэн бодиттой их биетэй дурсгалын утгыг заах ба энэ нь нүүдэлж арт түмэн соёлын өвөө ууланд хадгалж авч үтсэн онцлогтой. Уншигч та энэхүү номын тусламжтайгаар өргөн удам газар нутагта Монгол орны байгаль орчин уур амьсгалын нөхцөл
өөр хоорондоо харилцан адилхан онцлог шин чанаруудыг агуулсан болохыг харуулах ба тухайлбал Монгол оронд хүйтийн сэрүүн уур амьсгалтай Сибирийн ойртойгоос дулаан уур амьсгалтай говь цөлийн шилжих бүс тэдгээрийн донд орших өндөр уулын таг бүслөөр ойдхээр хэрийн бүсүүд зэгцэн оршихыг мөн тус орны өмнөд хэсгээр гадаргын ус баг ургамал бүрхөц зэрэг байхад хойд тал өндөрлөг газар нутгуудад гадаргын ус ихтэй ургамал бүрхөж өтгөн шигүү байдаг зүй тогтолцоо. Энэ уялдаа ялгаатай байдлын учир шалтгаан юуны өмнө уур амьсгалын нөхцөл болооч тухайн газрын байгалийн бүрдэл эсвүүч чухал нөлөө үзүүлдэг болохыг бол харуулж байгаа. Миний ном бол одоо ингээд ийм л ач холбогдолтой. За уул гэдэг агуулгыг хөрөх гэж байна. За мэдээж хоёулаа уул гэдэг агуулгаа хөрөхөөс өмнө номын бас айс савд байгаа зарим нэг зүйлүүдийг тодтохыг гэж ингэж бодож байна л да. За би бол оюун санааны зүгээр бидний ард түмэн өөр хоорондоо ярьдаг зүйл нэг ийм адилтгалын төвшөнд нэг аав таа ч юм уу аав уул гэдэг хүртэлтөө байдаг шүү дээ. Ер нь дээрэс нь бид нар бол уулаа яаж хайрлаж хүндэтгэж гэнэ гэвэл тахилгын зан үйлтэй уулууд их байна тий. Одоо та бол жишээлбэл алтай, за говалтай одоо хан тайшир гэж ингэж ярьдаг. За залгамал ийм их том хайрхад ингэж байдаг. За ингээд энэ уулуудыг бол одоо жишээлбэл төрийн техниктэй уулууд их байдаг шүү дээ. Тий. Одоо бүр ингэж хүмүүний аж амьдралыг одоо дээдлж тэтгэж явах учиртай ийм уул гэж бүр Монгол Улсын засгийн газраас энийг чинь тусад нь ингэж авч үздэг байхаа. Гэх мэт. За дээрэс нь бол одоо уул болгон бол өөрийн гэсэн одоо авшигтай байна. Өөрийн гэсэн бол одоо шүншигтэй байна. Өөрийн гэсэн одоо тийм лус авдагтай байдаг юм байна гэж. Ингэж үзэх тал бас монголчуудад бас байдаг тийм ээ. Тийм би энэ өмнөх дугаар дээр Эрдэнэ хотууд дээр одоо хот бол одоо суурин хот бол Монголоос үүсэлтэй гэдэг. Яг тэнтэй адилхан дэлхийд дээр их газар үүсгэхэд Монголд бий болсон байхгүй. Тэр нь одоо Отхон тэнгэр хайрах. Ерөөсөө нь бол одоо маргаангүй эрдэмтэд тогтоочихсон. Отхон тэнгэр хайрхан хамгийн анхны одоо их газрын уул гэх юм уу? Хайрах газар үсгэхэд Отхон тэнгэр хайрхны оргил далаагаас цугойж гарч ирсэн. Тэр нь одоо хүндрэлтний бидний одоо энэ их газрын их нь Отхон тэнгэр хайрах байх. Тэгэхээр их газар бол Монголын газар нутагт л үүссэн. Их газрын их нь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо монголчууд бид нар бол очирван хайрхан гэдэг. Тий одоо тэгш шүтлээс өөр аргагүй юм байна да. Тийм ээ. Энэ бас өөрөө тэр хайрхны хэлбэр дүрс энэ ингээд харах юм бол шүншгэлэхгүй байхын аргагүй тий сүсгэлэхгүй байхын аргагүй тийм ээ. Холоос харахад л. Тий. Ямар яасан тийм гоё. Одоо ингээд холоос тэр нэг төрийн харна гэдэг бол одоо тэр очиж байгаа. Тэр халуун дулаан. Ер нь их гоё тий. Их гоё амьд мэдрэмжтэй. Их сайхан. За нэг ийм зүйлүүд байдаг. За ингээд овоо тахах зан үйлийн тухай миний ном эхэлж байгаа. За тэгээд ЮНЕСКОгийн бит бус өвийг хамгаалах тухай конвенцийн засгийн газар хорооны 12 дугаар жолон бүгд найрамд Солонгос улсын Чижүү аралд болж 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр тус жолгоноор уул овоо тахах Монгол зан үйлийг ЮНЕСКОгийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын бит бус өвийн жагсаалтанд бүртгэсэн байна. Энэхүү зан үйл нь Монгол улсаас дэлхийд данстай болж буй 14 дахь соёлын бит бос өв юм. Овоо тахлах нь анх бөөр шүтлэгтний тахилгын нэг ёс байсан хожим борхны шашны нэгэн ёс болсон зан үйл ёс заншил юм а. Овоо тахлах нь нийтлэг шинжтэй жил бүхэн тогтсон өдөр цагтаа тахдаг. Та энэ овоо тахах зан үйл дээр олдож ирсэн юм. Овоо тахих зан үйл дээр ялангуяа биш нэг алтай хязгаарын хүүхэд учраас манайхан бол уул овоо гэдэг зүйл дээр их ач холбогдол өгнө. За 13 овоо гэж ингэж одоо дахиж ингэж шүтэж ирсэн. Тэгэхээр энэ зан үйлийг бол одоо илүү их одоо сайн мэдэрнэх юм уу да. Тэгээч одоо алтан хязгаарын хүмүүс бол одоо ялангуяа уул усандаа бол энэ халуун гал тэгээд идээ цагааныхаа дээж гэдэг ч юм уу те илүү их энэ уул усаан бол амьдчилж хүнчилж гэж үздэг. Ийм арт түмний нэг төлөөлөл учраас энэ талаар бол ийм одоо тодорхой тий ард түмэн доторх одоо хилцэгдэг, яригддаг энэ зүйлүүдийн талаарх мэдээлэл бол надад бас тодорхой хэмжээнд сан байгаа баха гэж ингэж бодож байгаа юм. Овоог хилийн овоо, лус савдгийн овоо гэж хоёр ангилдаг. Лус савдгийн овоог бас лусын савдгийн гэж ангилна. Лусын овоо нь булаг шаанд аршааны ихэнд гол усны бэлчирт босгодог байна.
Лус нь усны эзэн, ус нь бүх юмны эхлэл гэж үздэг. Лусын овоог лусын гэр орон гэж үзэх учраас эдээ унд шүүс цагаанаар дахиж лусын эзнийг баярлуулдаг. Өндөр уул давааны овоог савдгийн овоог. Монголчууд сар шинийн өдөр нар орохоос өмнө уулын овоонд эдээний дээж өргөн ирж байгаа шинэ ондоо эрүүлэнх аз жаргалтай байж эд мал идэх уухаар элбэг бүтэн цог хямртай байхын ерөөл бэлэгдлийг шившин хүн байгаль хоёрын холбоог нандин шүтэлцээ болсон овоондоо даатгдаг сайхан уламжлалт. Лусын овоо ялгаагүй лус өвөл унтаж хавар сэрдэг тул сэрээд зоглороо хэмээн хавар гол мөрөн нуур далаа гисэх үед эдээний дээж өрхөөс биш мөнгө төгрөг тавьдгүй ёстой. Зарим овоонд эмэгтэй хүн гардгүй учраас уул овоо бүхэн адилгүй. Шараар тагтаг овоо байхад хараар тагтаг овоо гэж бас байдаг. Хар дотроо лусын овоо савдгийн овоотой хамт байх нь буй. Лусын овоонд өөрийгөө ийм амьтнаас гараагүй үйлийн хорвоо төрөөгүй өөхөх төрхийг үзээгүй гэж онгод нь орохдоо хилдэг гэсэн домогтой. Тийм учраас эмэгтэй хүн зарим овоонд гардгүй учраас тэр ээж. Овооны наадамд охин хүүхэд уралдаа нэмэр ундаггүй. Эзэндээ ээлгүй гэдэг овооны дэргэд ан хийх, улаа гаргах, бие засах, морио уях, морио унаж өнгөрөх, нар буруу ирэх, чулуу нэмэхгүй өнгөрөх, мөнгө төгрөг тавих, элдв хог новш хаяхыг онцгой цээрлэдэг. Овооных нь таньдаа олзных нь надтай гэж хэлээд чулуу нэмж нар 103 тойрдог уламжлалтай. Тэнгэр газар байгаль дэлхий уул ус дээдлэн дахиж шүтэж тэдгэртээ амжилтан харчиж ирсэн сэтгэлээ зан үйл нь хүн төрлөخت үүссэн бүрэлдэсний дараахан агуй хаданд гал манаж ихэсэн тэрвээс үүссэн бөгөөд түүхийн туршид дэлхийн олон улс орн түүний дотор дорн тахны улсуудад их бага хэмжээгээр уламжлалсан хадгалагцаар ирсэн. Тэр зам монголчуудын хувьд онцгой гүгүнзгий өргөн дэлгэр утга билэгдлийн шингээс орсоор байна. Өнөө. Одоо ялангуяа сүүлийн үед би зүгээр л анзаарч л байна л да. Ер нь яхаа нутаг усан дэш тэр за энэ нэмэгтэй хүн бол одоо ингэж ялангуяа алтан хязгаарт бол ийм овоонууд их байна. Одоо ялангуяа эмэгтэй хүн гардаггүй. Гарахыг ч одоо цээрлдэг. Хэдэн үеэрээ ингэж дамжиж ирсэн юмд одоо сүүлийн жилүүдэд бол энэ бүр утга алдчих. Одоо улсын их хурлын гишүүн гэл нэг хүн очихороо эмэгтэй хүн байж таардаг. Тэр нь одоо зайшгүй гарахгүй бол болдгүй гинэ гэл ингээл гарч идэг ийм тохиолдлууд байгаа. Зүгээр яг энэ зүгээр өнөөдөр сонир сонсогчж магадгүй те. Ягаал хүнд юм чин гарч болдгүй гэдэг байдлаар. Тэгэхээр энэний ард бол итгэл үнэмшил цээр дэг ёс гэж их олон зүйлүүд байгаа. Тэгээ мэдээж болохгүй юм бол болдгүй л байгаа. Яг үндэ. Монголчууд бас ярьдаг шүү. Болохгүй юм бол болдгүй маа гэж. Тийм ээ. Тэгтээ хүн бол болгохын төлөө үүдэг. Энэ хатуу цээр дэг ёстой холбоотой юм дээр заавал тэрийг болгох гэж яадаг байна л гэж би зарим үед бас харуулсан бас боддог. Тэг яг эмэгтэй хүний дорд үтсэнтэй биш л дээ. Тий энэ бол яг тийм агуулга гэдэг юм маш сайн одоо ойлгох нэгдүгээр асуудал бас байгаа. Одоо ялангуяа эмэгтэйчүүд яг ингэж ярьдаг шүү дээ. Эмэгтэй хүнийг яагаад дорд үзээд уул овоондоо гаргадаг юм бэ гэж. Энэ бол тэндээс шал өөр ойлголт гэдгийг одоо бид нэг бол ойлгох хэрэгтэй гэж байгаа юм тий. Хоёрдугаар тийм одоо овооны наадамд ингээд охин хүүхэд одоо ямар нэгэн уралдааны морь унахыг одоо цээртэй байдаг гэж. Тэгэхээр ер нь янз бүрийн л овоо живаанууд одоо сүүлийн жилүүдэд бол хин дуртай хүссэн болгоно овоо живаа байгуулахыг одоо их хүсэж ийм янз бүрийн юмнууд бий болж байна. Тийм ээ. Тэгэхээр эртний бас ийм түүхтэй овоонууд өнөөдөр хүртэл байж л байна. Түүнийг одоо бид нэр хэрхэн хайрлаж хамгаалж яаж явж ирж байгаа вэ гэдэг чинь бас нэг асуудал. Тэ өнөөдөр бол дуртай мөнгө төгрөгөө гаргадаг. Та одоо интернет сошиал орчноос харж л байгаа. Таяга хүртэл аваачаа тавьчихдаг тийм үү. Гэх мэт ийм зүйлүүд байгаад байна. Тэгээд энэ одоо мэдхгүй одоо бид нар зүгээр ийм овоо живааны тухайн ингээд дурдгаж байгаа учраас бас биднэрт бол анхаарал бас байх ёстой шүү гэж тийм ээ. Ер нь бол ийм хэн дуртай хүн болгон дээр овоо гэдэг юм дээр гардаг юм аа. Тийм ээ. Хэн хүснэн тэн дээр одоо өөрийн одоо эрүүл саруулсан боллоо гэдэг юм бэлэгдэж ч юм уу мэдэхгүй одоо юу болж байгаа мэдэхгүй тийм таяг маяган аваачиж тийм үү мөнгө төгрөг тавьдаг юм аа. Тэр байтугай бүр цагийн цээр хүртэл байдаг шүү дээ. Үдээс хойш овоон дээр гардаг юм аа гэж. Тийм ээ. Өглөө нэг тэдэн цагт ингэж гарах хэвээр. Тэр байтугай одоо таны номон дээр бас дурдгдсан байна. Тодорхой өдрүүдэд л тэр овоон дээр гардаг. Гэдэг тийм ээ. Цаг минуттай байдаг гэж. Тэгэхээр ингээд нэг ийм итгэл үнэмшлийн юмнууд энэ дээр яваад байгаа шүү гэдэг. Зүгээр ийм санаал надад цогсхон
санагчл байна л да багшаа тий. Монголчуудын өвөг дээдсийн оршин нутаглаж байсан голомт нутагт дээр улиран хуурч мандан байсан эртний умардын нүүдэлчин үндэстнүүд уул хайрхныг дахиж байсны улбаа мөр олон сурвалж жигд тэмдэглэгдсүүлсэн байна. За. Судар тэмдэглэл хүнүүгийн намтарт тэмдэглэгдсэн байна. 5 дугаар сард Тэнгэрийн их чуулган болж тэдний өвөг дээдс Тэнгэр газар орон сахиусыг тахимоо гэж бас зүүн хан улсын бичигт хүнүүчүүд цагаан сар 5 сар 9 сард чуулга болж дахлах ихтэй морь дахиулж тэмээ урдуулдаг гэж тэмдэглэгдсүүлсэн байна. Тэгэхээр овоо дахих зан үйл бол хүнүүг үеэс л эхлэлтэй байна. За яг нөгөө албан ёсны одоо овоо дахих зан үйл нь шүү дээ. Тэгээ тэнээс өмнө бол уул овоо тагдаг гэсэн. Цагийн ирэхээр зарим нэг ёс заншлын тодорхой нэгэн хэсэг бүлэгт ч юм уу тийм үү тодорхой хэмжээнд нэг багахан хэмжээний жоохон л өөрчлөлт орсон байгаа шүү дээ. Цаг үеэ дагсан. Түүнээс биш яг одоо эртнээс нааш одоо дахиж ирсэн тэр заншил гэдэг юм бол мөн чанараа өнөөдрийг хүртэл хадгалсаар ирсэн байна. Ялангуяа малчин түмэнд. Тэд нар бол одоо амнаас ам дамжиж өвлөлдөг хүмүүс тийм ээ. Одоо би малчин байлаа гэхэд танд. Та малчин байлаа гэхэд надад тийм үү. Ийм учиртай ингэж гардаг ийм байдаг. Тэгэхээр бас л тэр хүмүүс уул нутаг усаа харж сахиж байгаа ийм хүмүүс гэдэг нь үнэн л дээ. Үнэн. Тий. Тэгээд тан улсын түүхэн сударт манай эртний 8 дугаар зуунд орхон мөрний хөвөнө мандаж асан түргийн хад бидний итүүгийн их хэмээн сүслэх одоогийн отхон тэнгэр уулыг дахиж аршаан усыг нь имлэгт ашиглаж байсан мэдээ сурж байна. Гэрчлэн сүмб Нярууны үед уул аваа дахиж байсан ба энэ уламжлал нь Чингис хааны үед ихэд дэлгэрч улмаар Манжин хааны үеийг хүртэл тасралтгүйгээр уламжлаж үлдэгцээр ирсний жишээ гэвэл 18 дугаар зууны үед Манжин хаан зарлиг гаргаж 1778 онд хан хайрхан уул 1779 онд отхон тэнгэр уул 1818 онд хан хинтийн уулуудыг тус дахихаар болгосон байдаг. Монгол орны нутагт нийтдээ 1200 гаруй уулын нэн эртнээс дахиж ирсэн бөгөөд ихийнх нь гол мөрөн ус нуур цөрмийн ихэн болж байсан. Өөрөөр хэлбэл ус үйлдвэрлэх их болсон уул овоодыг инхүү дахиж эрхэмлэн хамгаалж байсан баг. Тэгэхээр энэ чинь цаагаараа маш их утга учиртай. Балер эрт хүмүүс өөрсдийн явж өнгөрсөн зам мөр оол зоомог ихтэй газар амьдарч болохоор сайн нөхцөл бүхий газар эсвэл аюул осол ихтэй газар орон нутгийг бусадтай тохиолох сэрвэрлэх зорилгоо элдв тэмдэг тавьж ирсэн хожим овоо болон хөгжсөн гэж үздэг. Эхлээд хүмүүс модон дээр зурх хэрчлээс тавих газар нөхлөх чулуу мод цуглуулан тэмдэг тавих зэрэгээр мэдээлэл үлдээдэг гэсэн. Энэ бол мэдээллийн чанартай одоо хэлийн овоо гэж та хүн үсгэтэл яах тэгжсэн. Тэгээ модон дээр хэрчлээс бичгээс зэрэгээс бичиг үсэг үүсэж овоолж цуглуулсан мод чулуунаас овоо үүссэн гэж тайлбарладаг. Тэгэхээр л одоо энэ модон дээр хэрчлээс зэрэгээс бичиг үүссэн баг. Тэгэхээр монголчууд л ер нь үсгийг бичиг үсгийг нээсэн л энэ дэр хаагдаад байгаа. Тэгээ зураас төдий ихнэр ч юм уу эсвэл тэмдэг төдий ихнэр л одоо эхэлж байсан байж тээ тийм ээ. Овгийн байгууллал бий болох задрах бусад бүлгээс салан тусгаарлах үед овоо нь эзэмшил нутгийг заглах үүрэгтэй байсан. Одоо хилийн овоо гэдэг. Дараа нь бөө мөргөлтөй холбоотойгоор овоо хөгжиж бөө хүмүүс газар усны эзэд сүнс сүлдтэй холбогддог. Тэр газартаа шүтлэг биширлийн үүднээс овоо босгож шүтэж ирсэн. Тинхүү овоо босгосон газар эрчим хүчний төв онгод хямар сэргийгч тэнгэр ирэхс сүлдтэй холбоотой барьдаг юр бус ийчэдтэй орон зай хэмээн гэж итгэдэг. Мөн газар ус урмуул амьтан мод зэрэг байгаль дээрх бүх зүйл өөрийн харж хандаж ивэж тэтгэдэг эзэнтэй тэдгээр эзэнт нь лус савдаг тэдний оршин амьдардаг орон байр овоо юм гэж ойлгож ирсэн. Булаг шандны их хоёр голын бэлчээр зэрэг дээрх овоог лусын хадын өргөө уулын ориглын овоог уулын эзэн савдгийн овоо гэж нэрлэдэг. Уул хаттай газар чулуу багтай газар эс шороогоор моттой газар модоор овоо босгон тагтдаг. Лус савдгийн эзэмшлийн уул бас ан амт ургамал эрдэс баялагтай зүй бос харьцуул хилэгнэн догшорч ган гачиг тохиолдож мал сүрг өгөж өвчин зовлон нэрвдэх явдал гардаг гэж ойлгодог учраас аль болохоор сүрлэг өндөр газруудаар овоосгож эдээ цаанаага дээжийг тавьж мөрддөг байна. Одоо нэг сүүлийн үед би жоохон ихтгэл үнэмшилтэй юм ярьж байгаа гэж болохоо тий. Одоо
яг одоо жилд янз бүрийн хавар, янз бүрийн зун болдог шүү дээ. Тэгээ ган гачигта зунж бас их болох тохиолдолч бас байна л да. Тэгээ энэ үед бол одоо алтайчууд бол алтайн одоо хязгаарын хүмүүс бол ихвчлэн уул овоогоо тахих зан үйлийг тогтмол хийн. Ялангуяа одоо зуны ихэнх сарын шинийн нэгэнд бол ер нь ихэнх уул овоон дээр бүгд одоо гарч наминчилж их газар нутгаан одоо даатгаж ингэж байгаа жишээний. Тэгэхээр энэ дээр би зүгээр нэг зүйлийг юу гэж боддог вэ гэхээр үнэхээр одоо энэ хүмүүс ингэж чин сэтгэлээсээ сүсгэлж чин сэтгэлээсээ энэ уул овоонд хандж байгаа юм чин тэд нар бол байгаль их дэлхийдээ бол буруу юм бодож буруу юм хийдэг хүмүүс юм байна да гэж боддог. Ягаад гэвэл тэндээс илч энерги хүсдэг. Тийм их эрчим хүчийг бас хүсдэг. Тэр чутгаараа бас тэр хүмүүсийн аж амьдрал бодол санаа их гоё цэгцтэй байд юм болов гэж бас бодох тохиолдол бас байна шүү. Тий, ер нь энэ монголчуудын овоодох зан үйл чинь дэлхийн хүн төрөлхтний түүхэнд байгаль ихтэйгээ зүй ёсоор харьцах. Байгаль их одоо хүнд тайлах хамгаалах гэдэг чинь л одоо овоодох зан үйлчил илэрхийлээд байгаа. Эн чинь бол одоо бүр шинжлэх ухааны ач холбогдолтой зүйл шүү дээ. Энерги юм байна гэж үзэх үү? Энергийн төвшөнд ойлгохгүй. Энерги. Одоо тэр сансар охтонгоос ирж байгаа тэр энергийг л овоон дээр одоо шингээж энерги л байна. Тэндээс одоо бид энерги авч тэр тухайн жилдээ ч юм уу ирж байгаа ажил үйлсийнхаа ноён нурууг даатгаж магадгүй гэр орон бас даатгадаг гэсэн байна. Тэгэхээр ер нь байгаль амьтан аим гэдгийг бол одоо сүүлийн Америк эрдэмтэд дутлал гараад ирсэн шүү дээ. Одоо манайхан ингэдэг штэ. Шинийн нэгэнгээ тэгэхэд яг гоо бүр бэлэг дэмбэрэлтэй овондгоо бол гарахгүй л дээ. Хов хүн болгон айр өрх болгон нэг юм эндэр гэдэг юм засдаг. Одоо алтаад бол энд одоо байдгүй юм байл л дээ. Энэ төвийн бүсүүдээр. Тэгээ тэн дээр бол одоо тухайн гэрийн сүрсүлд гэж одоо ийм аваажив маяг ярих юм босгож байгаа юм. Тэгээ одоо тэн дээр одоо эдээ шүүснийхаа дээжийг аваачаад баян гал гэдэг юм бэлдээд тэгээ шинийн нэгнийхээ өглөө яг нар ургахтаа зэрэгцээд тэр хиншүү хэр усыг байгаль дэлхийдээ өнөртүүлдэг. Тийм ээ. За энэний дараа нарандаа мөрөгдөг. За энэний дараа тухайн одоо босгосон тэр одоо хиймэр лундаа тэгш байх хэвээр тэр зүйлийг бол ингээд нар зөв тойроод ингээ 3 удаа хураалан дуудаж байгаль их дэлхийгээ сэрээсний дараа тухайн одоо айл өрхийн золголт албан ёсоор эхэлдэг. За гэтэл би энд нэг сони юм ярив. Би нэг бас яг энэ баруун алтагаас шилжиж ирээд нүвж ирээд удаагүй байлаа л да. Тэгээ энэ Улаанбаатар хотод шүү дээ. Тэгээ нэг ганцаараа ш таарлаа. Тэгээ байжсэн нэг найз маань орой утастаад үгүй ер нь энийг ер нь хийжсэн дээр юм байна. Хоёлын ер нь гарыг тэглээ. Тэгээ ч одоо биднэрт одоо зааж өгсөн өднөр ч нэг барыг 5 наснаас эхлээл тэр 4 наснаас эхлээл эрэгтэй хүүхдүүдээ бол дагуулга гаргана шүү дээ. Ер нь одоо юу болдог талаар. Тэгээ энэ Улаанбаатар хотод нэг тим юм хийж үтсэн чи хүмүүс барыг энэ нөгөө нэг эвэртэй ч харсан юм шиг болсон. За тэгээ бас жоохон санаа зовгодод эндээс хойш хийхэ болсон л да. Гэдэг ч юм уу. Тэгэхээр нутагт нөгөө байгаль их дэлхийтэйгээ золгох тэр золголт хүртэл бас их өөр шин чанаруудтай байна. Ялангуяа одоо энэ Улаанбаатар төвийн бүсээр бол зүгээр нартайгаа сайхан залгачаад байх шиг байна. Тэгж бас бодох жишээний гих мэтэй юмнууд байна л да. Тий нөгөө Японы эрдэмтэд сүлд судалгааг гаргасан шүү дээ. Одоо сая ярьлаа тас лус савдаг гэж. Тий. Тэгэхээр чинь лус савдаг ч юм бол одоо байгаа. Японы эрдэмтэд ус амтай маань мэдээлэл дамжуулах. Тэр бол одоо хүн болгоо ойлгодог болсон шүү дээ. Тэгэхээр монголчуудын овоодох зан үйл чинь бол одоо тэр лус савдгаа харагдаж дамжуулснараа тэр бүх сайн сайхан мэдээллийг ах амьдралдаа хэрэгжилж байсан л байна. Үнэн л тэр лус савдаг гэд голын хийвэл одоо лус гэх тээ. За уул яриа дээр одоо савдаг. Одоо бидний амьдрал дээр өдөр тутамд тохиолддог таач гэсэн мэтгэл байх. Манай ээж бол одоо ингээд бүр ингээд төрхөөсөө эхлээд тийм мэдээлэлтэй болцсон байгаа байхгүй. Өглөө болгон нарандаа сүүнийхээ дээж өргөдөг гэж. Тэ. Тэгэн гутаа цайныхаа дээжийг өргөдөг ч юм уу те. Ингээд өглөө болгон ингээд өргөөс хүрсэн хүн чинь ерөөсөө нэг 20 жил ч юм уу 30 жил өргөчхөрл тэр хүний ерөөсөө бүр одоо дуустал гэдэг шиг те. Ингээд өргөж явах хэрэгтэй юм болчтой юм ш. Өглөө босоод ингээд янгууд
нар урахтаа зэрэгцээ хийж мөр ерөөсөө яг тэр цагта тогтмол. Тэ. Тэгээ одоо ингээд сүү цагаагаа өргөд ингээд энэ байгаль их дэлхийд ингээд өргөөс хүрсэн. Нөгөө талдаа ингээд ботхоор тэр нь бас их ажил үүсдэх сайн сайхнаар нөлөөлөж байгаа юм шиг те. ертөнцийн 4 зүг 8 зохистол одоо тэр заслыг хийж байгаа хүн шүү дээ. Өглөө болгон гэж бодохоор сайхан да. Тэгэхээр гайхалтай. Одоо хүнүүгийн сүлд хүртэл тийм шүү дээ. Нар сар. Галгуур байгаа шүү дээ. Тий. Хүнүүдэр шань юу? Модон шань юу? Төмийн шань аль аль нь өглөө наранда, орой саранда мөрөгдөг гэсэн. Тэг галанда мөрөгдөг. Энд чинь бол одоо аль эртээрээс уламжлагдж ирсэн л Монгол ахуйн соёл байна. Тий үнэ. Одоо галанд мөрөгдөг жишээг би өчигдөр одоо намрын дун сарын 9 асуудгүй 17 гэдэг боллоо шүү дээ. Тэгэл ингэхэд ер нь их хвчлэн галанд мөрөгдөг баг. Одоо тэгээд тэн дээр бол шинэ бэр орж ирлээ. Ерөөсөө ёслол одоо хэлхийн өмнө бол одоо тэр бусад юмнуудад хүндэтгэл үзүүлчихэл галандаа хүндэтгэл үзүүлнэ шүү дээ. Монгол хүн бол тий. Тэгээд галандаа мөрөглөө. За тэрний дараа одоо аль биесний одоо ёслолын үйл ажиллагаа шилжиж байгаа гэдэг ч юм уу тий. Энэ бол одоо өнөөдрийг хүртэл бидний амьдрал донд хадгалагдж байгаа юм зүйл бас юм. Яригч юм тийм ээ. Тэгээд лус авдгийг баясхан дахиас тэдний ивэлд багтан буян шихийг нь хүртнэ гэсэн шүтлэг бишрлийн үднээс овоог дахиж ирсэн. Цагаан лустай уул овоог дахихтаа голдуу цагаан эдээ айраг таргаар тагтаг бол догшин буюу хар лустай уул овоог дахихтаа мах шүүс арх сархтаар тагтаг. Овоог цусаар дахихтаа мал мядалж овооныхоо өмнө тавьж шар тос шин сүү арх сархтаа овоо тойруулан байгаль дэлхийд өргөн цацаад бурхан сахиусанд өөрийгөө даатхан залбирдаг. Галаар дахихтаа овооныхоо өмнө төлөө овоолж гал ноцоогоод өөрийн нэрээ айлтгаж бүхэл махаа галд өргөдөг бөгөөд гал хэдий чинээ дүрлцэн төдий чинээ сайн гэж үздэг. Учир нь монголчууд галыг хамгийн ариун бөгөөд аз зэрэг зайлуулдаг хүч чадлын бэлэг тэмдэг гэж үздэг. Он цаг найшлах тусам овоо дахихтаа наадам хийж бүх байрлаж сур харуулж морь уралдах болсон. Тэгээ 93 наадмын шинж чанартай тий. Уул овоог засаг төр ихэс дээдсийн тогтоосон өдөр хоног буюу лусын буулцтай өлзий хотог бүрдсэн хавар намрын өдрүүдэд тагтаг ёстой. Овоо тагтахад бөө удхан нар оролцож байгаа бол эхлээд тэд бөөлнө. Хэрв лам нар оролцож байгаа бол тэд эхлээд ном уншина. Бөө мөргөлд овооны онго гэж байдаг. Бөөлхийн өмнө овооны онгыг урин дуудаж газар усны эздийг монгол хэл аялгаугаар дуудан ярилцаж овоог 9-төө нар зүв тарьж өмнө 9 удаа согдон залбирч өчл өчн цацал өргөдөг байсан. Овооны амин сүнс нь голд хатгах мод бөгөөд соргшин мод, залмал мод гэх мэтээр нэрлэдэг. Голдуу бургас хус модоор хийх бөгөөд Монгол нутаг даяар голын хөндөд зэрэг дагуу маш сайн ургадаг мод учраас ихээхэн дээдэлж ирсэн. Монголчууд овооны дэрэгдүүр шууд өнгөрдгүй бөгөөд заавал мориноосоо бууж арь хиддээ цацах, мориныхаа дийлс үлнээс тасдаж, овоон дээр уйж тавих, овоонд чулуу нэмж, овооныхын таньдаа олзных нь манд гих мэтээр ерөөж хилж хүсэмжилж ирсэн. Хэрвээ яарсан санд руу яваа бол зүүн дөрөнөөс хөлөө мултлан өлзий хотог орших болтугай хэмээх ерөөлийг үг хэлж хүндэтгэн өнгөрөх заншилтай. Сүшиг бишрэг ёс жайг зэрэг зиндаанаас хамааран зарим 20 цэргийг ойлголт бий болсон. Хүн бүр очтгүй овоо хүүхэд эмэгтэйчүүд болон зөвхөн ирчүүдийн овооч гэж бий. Отгын тэнгэр уул, богдхан уул, бурхан халдны уулыг 1995 онд, дарь овоог 2004 онд, алтан хөхий уулыг 2005 онд, суурах хайрхан уул, хан хөхий уул, сутай хайрхан уулыг тус бүр 2007 онд төрийн дахлагтай болгосон. Эдгээр ууланд зөвхөн ирчүүд гардаг бөгөөд зарим даван дээр ганц биш олон овоо зэрэгцүүлэн босгодог уламжлал бий. Жишээ нь өл халдсан давааны 13 овоо. Хатигны 13 овоо. Зотол ханы 13 овоо гэх мэт алдар цуутай овоонууд бий. 13 гэдэг нь дархтуудын шүтдэг тоо бөгөөд хүний ертөнцид оршиж байгаа орон зайд 10 зүг 3 цаг байдаг. Энэ хоёрын нийлбэр нь 13-ын тоо болгож байгаа нь тус овоогны 13 овоог илтгэж байгааг л харуулж байгаа юм л да. Одоо ялангуяа бид нэр төрийн техниктай гэдэг. Төр бол одоо үндсэндээ мэдээллийн төрийн бол үндсэндээ мэдээллийн санд орцсон байна гэсэн үг. Тэгэхээр төр бол энэ ёсыг бол дээдэлж байна. Уул ус гэдэг.
лус савдаг гэдэг ойлголт бол төрд байт юм байна гэдэг ийм бодол бол надад төрдөг. Таны хувьд? Тий. Ерөөсөө би бол ингэж ойлгоо. Ой санамжлаа байхгүй. Ааха. Ерөөсөө төр оршин байгаа цагт бол Монгол байсан ах уй соёл байх л бол байгч болно. Тэр ч утгаараа хуульчилсан байгаа. ЮНЕСКО хүртэл одоо энэ овоо дахих зан үйлээ бид бүртгүүлсэн байна шүү дээ. Хэдэн онд байсан бэ гэж та? Овоо дахих зан үйл чинь за би энийг хараад 2017 он. 17 оны 12 сарын 6-ны өдөр. Одоо ЮНЕСКОд бүртгүүлсэн овоо дахих зан үйл. За энэ нэг юм бид зүгээр энийг хальт яагаад үзэгдэх юм. Энэ нэг юм юу яасан юм а? Одоо овоо тахилгын одоо хамгийн одоо дээд илэрхийлэл болгож ийм одоо манайх энэ яг Ховд аймаг за Алтан хөхийгээд ярина л да. За 1000 түмэн нутгалж байна. Цаашаага бол одоо юу бол байна? Цаашаага бол одоо Ус аймгийн өндөр хангаас сум гэдэг ч юм уу. Ингээд ийм 13 овооны тахилгын дуу гэж нэг айхтар дуу байдаг л да. Би энийг одоо хоёлоо боломжтой байгаа дэр нэг ингээд нэг хараатахыг гэж бодод байна. Тэг. За энэ 13 овоо тахилгатаа Алтан хөхийн ориглоо гэдэг энэ баяр гэдэг яруу найрагч одоо бас энэ хан хөхийн уулын тухай сайхан магтан дуулсан байдгийн. Тэгээ ер нь яг хуу манай одоо юун дээр бол монголчууд бол нэг юм бэлгшээлтэй арт юм. Ер нь бол үү штэ тий. Юу яадаг. Одоо манад бол нэг юм хүчтэй хөгжсөн барвалтад нэг зүйл байдаг нь юу вэ гэхээр цуур, товшуур. За эндээсээ эхлүүлээд туйл хайлах гэдэг нэг юм зүйл бий. Тий. Өнөөдөр монголчуудын амьдралд байна. Тий. Энэ болов хүн одоо танхимд ороор сурах ямар ч боломж байхгүй. Туйлыг хайлахын тулд энэ өв залгамжилж явдаг. Тэ одоо ингээд уултай холбоотой ярихаар л ингээд энэ уулын түүхийг л одоо баяжуулсан ийм тойрон хүрээлсэн одоо соёлууд ингээд яг хаяа дэрлээд ингээд байждаг. Тэгэхээр энэ монголчуудын өв соёлын тэр тус маань уул аваад их чинь өөрөө шинжлэх ухаантай холбогдчих. Одоо алтаа магтаал тэ. Туйл хайлах. Яг үнэ алтаа магтаал гэдэг. Тий, тэгээд одоо их гайхалтай одоо энэ бүтээлүүд байдаг тий. Тийм одоо алтаа магтаал туйл хайлахыг сонссон хүн тухайн жилдээ ямар нэг гай барцаад ямар нэг гинти хослолт ордгоо. Тийм одоо евро бусын тийм энергийн шин чанартай л тийм зүйлүүд бас байна. Байна. Зүйл байгаа юм л да. Тий. Тэгэхээр л энэ монголчуудын овоо тах зан үйлч мал өөрөө их одоо хүн төрлөختний мэдлэгээс халиа авчихсан. Хэцүү тий одоо энэ шиг нотлоход одоо хэцүү ухааны төвшөнд хүрчихсэн бүр сансар окторгын төвшөнд л энэ ч одоо ирнэ шүү дээ. Тэр сансараас ирж байгаа тэр энерги чинь уулын оройд дээр байгаа энерги чинь тэр сансар окторгоос ирж байгаа л энерги. Тийм учраас зарим уул дээр тахлах үйлдэлтэй анхаарах зүйл байдгаа гэдэг та бодохоор ихэндээ ярьсан те. Тэгсэн. Тэр чинь одоо энэ тал холбогдолтой зүйл. Одоо жишээлбэл туйлаар за бит хоёр бөөмөргөлийн тухай ярьчлаа те. Бөөмөргөлийн тухай ярьжсэн чи одоо манай баруун бол юу яаш те. За бөөг бол шүтдэг одоо тэнгэр үзэл те. За энэний бас нэг улбаа нь бол одоо 11 сар 12 сарын үед туйлыг бол 4 үлрэлд хайлдаг юм билээ л те. 11 сард ч юм уу те. Ингээд хайлдаг одоо өвлийн ихэнх сард тийм ээ. Шинийн нэгнээс эхлэв. Тийм. Тэгээд одоо тэр үед нь бол одоо туйлаар ингээд заслаа хийлэгдэг. Бүх юм одоо их үжирч. Тэгээ тэр хүн одоо нэг ингээ барах 2 өдөр 3 өдөр хайлаас үчиж шүү дээ. Тэ. Тэр зүгээр энгийн оюун санааны хувьд 2 3 өдөр хүн сууна гэдэг юу гэсэн үг юм бэ? Тийм. Сансар окторгоо ертөнцтэй. Тийм. Тэнтэй бол одоо гариг ирэх хэвээр бол ярьж байгаа. Холбогч таарч байна тий. Түүнээс зүгээр одоо иргэн галсан довдон биевэр 3 өдөр сууйг бол барахгүй дээ. Тий. Тэр чинь тасралтгүй байж байгаа. Тэгээ нэг тийм хүчтэй хархираа тийм хоолоогоор тийм ээ.
ингээд тэр нэг юм олж ирээл, юм барьж ирээл, юм ингээл яриа л тий. Тэр их тийм сонир л доо. Одоо монголчууд эртээ өсөсөлөл тэр далд ертөнцтэй бол харьцаж сурсан ард юм байна. Тэр яг одоо парапсихолог маяг юм уу тий. Далд ухамсар хүний одоо тэр далд ухамсарыг л өдөөж өгч байгаа юм л да. Одоо тэр магтаал хайлах, туйл хайлах гэдэг ч юм бол. Тэгэхээр чин монголчууд тэр сансар огторгоо ертөнцтэй ер нь их холбогдолтой л. Одоо энэ лус савдаг гэдэг чинь өөрөө тийм шүү дээ. Ерөөсөл тэр уул усны эзэдтэй л ярьж байгаа. Навдаг, савдаг, шивдэг гэл. Одоо ингээд орж ирдэг шүү дээ тий. Тийм учраас нэг уул овонд хийх ёстой зүйл байна. Хийх ёсгүй зүйл цээл ёсон гэж байна. Тэрийг л одоо манай монголчууд алдагдчихал энэ цаг үед яваад байгаа харамсалтай тий. Одоо тэгээд нэг дурын нэг хүн одоо энэ зүйлүүдийг одоо бий болгох гол ингээ яваад байгаа нь өөрөө яг бид нар өөрсдөө нэг юм хайрлаж хүндэтгдэг биширч ирсэн оюун санааныхаа үнэт өвөө өөрсдөө одоо ингээд нэг үнгүүдүүлээд байгаа юм биш үү гэдэг. Тий одоо тийм бодол бас зурс одоо төрөх болоод л байна л та. Тий одоо овоо тах анх овоо босох зүйл чинь анх хүн төрлөخت үүссэн цагаас эхлээд үүссэн гэдээ хоёул эхлээ ярьсан тий. Анх хүн үүсэл тэр газар нутгийн орон нутгаар явхад зарим газар аюултай, ан амьтан ихтэй, зарим газараа бол өвс ургамал ихтэй, ан амьтан элбэг. Тэгэхэд тэр зүйлийг таньж мэдхийн тулд одоо нэгсэндээ хилэл болж байгаа юм л доо. Тэр уул орой тэр мод хатгаад юм уу, чулуу хатгаад анхааруулах тэмдэг тавьчихдаг. За энд бол одоо аюултай шүү. Тэр үед ч одоо их ямар техник технологи харилцаа холбоо гэж байсан шүү дээ. Ганц одоо харилцаа холбооны гол үүрэг нь тэр уулан дээр босгосон тэр овоо одоо сэрэмж мэдүүлэх өгдөг. За тэгээд тэр нь явсараа сүулдэ яг тэгээд аян дайны холбогдолтой болчих. Байлдах тий. Одоо чинь өндөр уулын орой дээр гараал тэр өндөр уулын орой чинь хэдэн километрийн цаана харагдана шүү дээ. Зарим одоо уулыг 100 км-ийн цаанаас харагддаг гэдэг юм да. Үнэ. Тий. Тэгэхээр ч одоо тэр 100 км хугацаанд хүн морьтой давхиад мэдээлэл хүргэнэ гэдэг маш боломжгүй зүйл. Тэхийн хооронд тэр 100 км-ийн цаанаас харагдаж байгаа тэр уулын орой дээр гал асаагаал тэмдэг тавьчихдаг. Тэгэхээр довтлох уу, ухрах уу, сөрөг довтлогоо хийх үү гэдэг чинь одоо тэр овоон дээр асаасан галынхаа утаагаар л ер нь тэр танхи тэмдэг тохиогоор л довтлоход ордог гэсэн. Тэгээ яг хөө сүултээ хөгжиж явсараад шашинтай холбогдож ирж байгаа. Одоо овоо дахих зам болж байна. Тийм л. Өнөө. Одоо тэгээд одоо бид нар бол нэг ингэдэг амьдрал дээр бүр тэр байтугай бүр агт марийг хүртэл одоо уул овооны эзний одоо унаа гэд сэтэр гэдэг юм хийгээд сэтэрлээ тавьчихдаг. Тэн дээр бол одоо салхинаас бусд нь одоо хүрдгүү. Тэг онголж байгаа. Онголоо тавьчихдаг. Тэ? Тэгээ одоо энэ чинь 6-7 жил ч юм уу ингээд одоо дил сүүлэнд нь нөгөө гар хинч одоо зүрхэлж гар хөрөхгүй ингэж явсаар байгаад одоо бүр ийм онгон дагшин болцсон тийм сүрэг бол байна шүү дээ. Тэг яг уу атонод тийм ээ гэж ярьснаас яг тайлбарлаад би номныхаа талаар жоохон ярьж л да. Ааха. Миний номны зураг бол одоо ноён уулын зураг байна. За. Тий. Одоо өөрөө очиж зургийг авсан. Яг тэгвэл энэ ноён уулд ч одоо Монголын хүннэг үеийн 200 гаруй хэрэгсүр буюу булш байгаа. Яг үнэ. Тэгэхээр энэ ноён уулдаас олдсон энэ 200 гаруй хэрэгсүр буюу булшнаас зөвхөн дөрвийг нь судлахад дэлхийд гайхах хувцас олдвор эндээс олдсон баг. Тэгээд цаана үлдсэн 196 булш нь бол одоо ингээд нууснагдууд яачих. Магадгүй тэр бүх булшуудыг бид ингээд судалж гаргах юм бол хүн төрлөختний түүхэнд монголчуудын оруулсан хувь нэмэр ямар гайхалтай ард юм гэдгийг л одоо илтгэж харуулах байх боломжтой гэж бодоод би ноён уулыг энэ уулынхаа нүүрэн дээр одоо нүүр зураг тийм нүүр зураг гэхэд нүүрэн дээр ингээд тавьсан. Яагаад гэвэл монголчууд бид үеийн үед өрийн үрдлийн ноён уулыг бол одоо яг хөө сүлд төрийн хамгаалалт тавьчлаа л да. Тэгсэн. За тэгээд энэ уул гэдэг бүтээл маань юм хоёр хөв байдаг тий. Тий, англи монгол хэл дээр байгаа. За монгол хэл нь бол яг хөө манай оюутан залуус болон одоо бүхэл насны хүмүүс уншаад танилцж байгаа. Англи хэл дээр бол одоо яг тэр гадны жуулчид орж ирээд тэр монгол гэдэг чинь ямар ахуй соёлтой. Тэр зам нь овоо дахих зан үйлчээр нь
хэдийн үеэс гаралтай гэдэг тэр таны мэдгүй. Тэгээ бас энэ уул овоо чинь бас уул гэдэг чинь бас тэр ууланд чи ямар ан амтан ямар түүх холбогдолтой юу агуулж байгаа гэдгийг бүгдийг агуулсан л байх. Энэ уул ном. Яг хоо цаашдаа илүү дэлгэрэнгүй их тийм сонирхолтой юм их гарна. Тэгээ тэр утгаараа би гадны жуулч зориулж ном англи хэл дээр бичсэн. За энэ монголчуудын эртний хотууд хүртэл бас одоо юун дээр байж исэн. Тэгээ англи монгол хэл. Англи монгол хэл дээр бол бичигдсэн байсан. Тэгэхээр бид нар бол нэг гадаадуудад одоо их орон элэг нэгтнүүдээс урчлах хамгийн том боломж бол ер нь соёлын одоо мэдээлэл солилцол юм шүү дээ. Тэгээ одоо магадгүй бид нар аргаа барддаг л да. За одоо нэг юу гэндэ гэж тий. Тэгэхээр ийм сайхан соёлын бүтээлийг бас сайхан алган дээрэн дээр шааруулад ингээд монгол хүний зөв сэтгэлээр өгчөд эргээд бас энэ мэдээлэл чи үн цэнтэй юм аа гэж тий. Тэр нутаг усны тухай юм мэдээлэл авч байна. За ер нь дэлхийн хэмжээнд энэ уулс энэ байгалыг нь яаж үнэлж байгаа тэр ЮНЕСКО-гоос одоо авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бүртгэсэн арга хэмжээнүүд нь хүртэл он цаг тавлалтайгаа байж гэн тийм ээ. Ямар хайрхад одоо энэ дотор байна. Тэр дотор нь ямар нууц мэдээллүүд хадгалагчдын хэдийн үеийн одоо түүхийг тэр уул ус өөрөө хамгаалж одоо ингээ хадгалж тийм ээ. Ингэж явж ирсэн юм бэ гэдэг бол одоо энэ бүх зүйл дээр нь ингээд харагдчих учраас ийм одоо сонин бүтээл. Тийм болохоор одоо энэ гадаадын жуулч гадаадын найз нөхдүүдтэй бас ингээд алган дээр нь тавихад бол ерөөсө буруутахгүй юм аа л гэдэг ийм зүйл байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл уул номыг магадгүй эндээс санаа авлаа гэдэг шиг тийм ээ. Ер нь авъя гэх юм бол яаж одоо холбогдож яаж авах хэрэгтэй гэдэг юм. Facebook пэйжээр авч байна. Тэгтээ яг нэг далимд болоод хэлэхэд ер нь монголчууд нүүдэлч монголчууд ч мэдж байгаа. Тархан цаацтай газрыг бий болгосон. Тэр маань тий богдхан уулч одоо дэлхийн хамгийн анхны тархан цаацтай уул шүү дээ. Уул. Тий дэлхийд одоо уулыг тархан цаацт болгоог байхад монголчууд л анх энэ уул овоо гэдгийг чинь тагсж үтсэн байна. Тархан цаацтай газар гэж монголчууд анх бий болгосон байна. Тэгэхээр байгаль ихтэйгээ хамгийн их зүй ёсны хайцдаг ахуй соёлтой ард түмэн бол одоо монголчууд л. Тэгээ тэрийг л одоо би энэ уул гэдэг номоор илэрхийлж харуулахыг оролцсон. Энэ цаг үед яг бид нар амьдарч байгаа. Яг бид нар ч мөнх амьдрахгүй шүү дээ. Мөнхийн гэж байхгүй. Тэгээ дараагийн үед маань энийг илүү баяжуулаад тэ илүү одоо тэр үед ч магадгүй тэгэл тэ ноён уулын 200 гаруй бош бохон баг тэгээд тайлэгдсэн л байх бас байх. Тэр нь магадгүй илүү дэлгэрэнгүй. Тий. Тэгээ илүү дэлгэрэнгүй бичиж байгаа. Тэгтээ яг нэг овоо дахих зан үйл дээр нэг юм хэлэхэд сүүлүүд нэг жоохон хансамнаа ажиллагддаг. За. Одоо энэ өвөг дээдс маань ингээд овоо дахихтаа зөвхөн зан үйлээ хийчээд тэр зүйлийг аваа явдаг гэсэн байна. Тэр манайхан бол тэгдэггүй. Одоо ингээд чихэр тавиал. Тэр овоонд чихэр тавихад одоо тэнцчод янз янзын хорхоо шавж байгаа те. Одоо чинь шоргоолж тэр чихрийг идэх юм бол яах вэ? Тэгээ нэг шоргоолжны бүлд хэдэн сая байдгүй. Тэгэхээр нэг шоргоолж чихэр идчихээр тэр шоргоолжийг бусад шоргоолжууд нь барай идчихдэг. За нэг чихэр юутай учраас. Тий, чихэр идчих учраас. Тэгэхээр тэр буян болох уу? За тэгэл овооны одоо ингээд уулын овоодоо би тэгэл олон уулантай гарсан л та. Тэгэхэд ингээд ноён өргөлдөө харахад манай хажууд ингээд хаддаг байх. Муха тий. Тэгэл тэр хадагчин салхинд хийсэл. Тэгээ тэр хадагчин хятад үйлдвэрсэн мэдсэн байдаг. Байгаль ихэд асар их халтай. Хэдэн мянган жил болж тэр байгаль тэгтээ уусан шүү дээ. Тэр хугацаанд л байгаль ихийг бохирдуулнаа л гэсэн. Тэгэхээр бид нар сүүлийн үед овоо дахих зан үйлээ дэндүү орхигдуулаад байна. Яг ёс журмын дагуу хийхгүй. Энэ жоо харсвар тий. Тэгэл хин нэгэн дуртай нэг нь овоо дахин тэрэнд яг ёс жаягтайж баригдаж байгаа мó үгүй юм уу? Яг тэр цаг хугацаанд байна уугүй юу? Бас л жоохон бодхоостай л зүйл байна. За тэгэл цагаан сарын өдөр шиний 15 хүртэл ингээд уулаа өрөөд байхаараа дүүрэн хэвэн боо ууцтай харагддаг. Жоо харсмаар. Тэгэл байгаль их бохирдоо. Одоо тэгээд таны бас ярьж байгаа үнэ л дээ. Ер нь их сайхан тахилгатай, их сайхан бэлэгдэлтэй уулан дээр яваад очихоор ялангуяа цагаан сарын дараа тэгээд нэг хаварт яваад очихоор уул овоо ингээд
үнэхээр одоо ялангуяа их хөлийн газрын уул аваа бол одоо өмхирсэн байдалтай байдаг шүү. Нэг нүгөө хэлэхэд одоо агуу хавцал гэдэг ч юм уу хэцүү одоо нөхцөл байдал байдаг. Тэгэхээр одоо бид нэр альва зүйлийг бол сүсгэлж болно тийм ээ. Хинч чочход нээлттэй. Тэгтээ зөв сүсгэлж зөв одоо хайрлах. Энэ одоо зүйл маань өнөөдөр хаана байна гэдэг. Энд ч одоо хэдэн он юм бэ? 2013-14 он юм шиг санагч байна. Бид нэр энэ далд үзэгдэл судлаач за тухайн үед Монголын сэтгүүчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч байсан одоо парапсихолог судлаач Галаред готой би 2012-оос 2013 оны үед ээж модыг зорж исэн баггүй юу. Тэгээд ер нь гол асуудал юу байсан бэ гэхээр тэр одоо ээж модны эргэн тойронд уйсан одоо модны хүлээсүүдийг тайлъя гэдэг. Тэгээ тэр одоо аюултай болцсон байгаа юм л да. Тэндээс хойш одоо сошиалор бол нэлээд идэвхжээд одоо тэр ийм болсон байна. Одоо нэг үеийг бодход энэ чинь нэлээд олон жил өнгөрчлөө шүү дээ. Тэгээ ер нь модонд уяатай байгаа хадгуудыг бол авдаг хүмүүс бол нэлээд олон болсон байна тий. Тэр бол үнэхээр одоо өсөлт хөгжлийг бол айхтар зогсоож байгаа юм шүү дээ. Тий. Ээж мод гэснээс саяхан бас би нэг сэлэнгийн ээж мод руу явсан. Тэгэхэд манайхан ч одоо ингээд сүү өргөд тэр нэг модын өмхөрүүл яцсан баг. Харин тий одоо яг тийм нөхцөл байна. Тий тэр нэг мод нь урахгүй өмхирчихсэн. Тэгээд тэр байгаль их одоо дахин шүтгээсээ илүү устгаад байгаа. За одоо нэг басны сэтгэлд энэ нэвтрүүлэг дуусгасан нэг юм хэлэхэд манайх одоо жил болгоно л улсын төсвөд байгаль хамгаалах сан гэж байгаа. Байгаль хамгаалах санд өчнөө мөнгө хөрөнгөлж өгдөг. Тэгээд тэр мөнгөө ерөөсөө үр дүнтэй засч чинь одоо модны чинь хамгийн их хамгаалагч одоо тоншуул байдаг. Тоншоо шүү. Тэгэхэд одоо ингээд би ингээд олон уулан дээр гарч ирсэн. Модтой. За ихэвчлэн модтой уулныг гарахад манай тоншоо шүү гэсэн харагддаггүй. Нэг ганц хоёрхон л харагдчих. Энийг одоо тоншоо шууг манай төр тоо толгойн ер нь цэвэрсэн юм шиг. Гэхдээ энэ чинь хятад руу зөгöd босгоцсон байхгүй. Яг бол хятад тэр тоншоо шууны хошуу чинь хятадууд тэрүүгээр эми ургал хийдэг байхгүй. Тэгээ тэрийг нь манайхан чинь нөгөө ухар мөч дуусууд чинь тэр тоншоо шуу уушаа зөөсөөрөө тусгацсан. Одоо тэр нөгөө Монгол улсын чинь ой модны чинь 70-80% нь ерөөсөө ялцарцсан өт хорхонд одоо хүнээр төсөөлүүлэх юм бол одоо хүн одоо цаг хорхонд идэгдсэн л байгаа. Тэгээ тэр цаг хорхоны чинь ганц устгадаг одоо ой модны чинь юм чинь тоншоо шуу. Тэгэхээр тэр тоншоо шууг одоо манай төр зөө мөнгө гаргаад тоншоо шуугаа одоо өсгөж үржүүлээч хийдэм хор цацчихдаг. Хор чинь тэгээд тухайн хэсэгт ингээд хорхоошиж устгах гэж болооч тэр уулан дээр байгаа амтны аймгийг устгахчих байгаа байхгүй. Давхар одоо тэр ууланд чинь ганцхан өт хорхоо байдаг шүү. Тэр чинь олон төрлийн одоо ирвэхээ байна, шавж хорхоо, өт авгалтай осон төрлийн одоо тэр амтдын тоо толгойг ингээд устгаачих жоох тэр хорн. Тэрний хооронд зүгээр байгаль ээлтэйг тэр тоншоо шуугаа бид ингээд өсгөөд өржүүлчих юм бол тэр байгаль ихтэй тэр тоншоолч ямар хэрэгтэй. Би модтой уулнаа хараад застана ганц ойрхон л тоншоо шуулаардаг. Та гүн явдаг болохоор тэгдэг. Би одоо наад захар нэрэгдэг болохоор нэг ч удаа харж байгаа. Ерөөс ингээд орохоор нэг ганц ойрхон нэг тоншуул харагдана. Тэгэхээр одоо тэгээд Монгол улс бас жоо хансмар зүйл ингээд уул аваад тэр ингээд одоо чинь Хүсгэл аймгийн тэр хүслийн хад гэж байгаа. Тий. Хүслийн хадан дээр манайхан очиод мөнгө тавиад идэг. Бас л энэ ч одоо бурангуй тий. Тэгээд тэр мөнгө нь ингээд хийсчихсэн ингээд хүслийн хад юм уу юу юм. Хэцүү тий. Тэгэхээр манайхан байгаль ихтэй дэндүү мухар сүсгээр байгаль их устгаад байна шүү л гэж л хэлж бас ярмаар байна. Тэ өмнөх жил бас манай энэ твгийн уран бүтээлчид тэр хогийн сайна гэдэг нэг нэвтрүүлэг хийсэн л дээ. Тэнд хог төгдөг хүний тухай. Тэгээ ингээ харахаар тэр хүслийн хад энэ тэр өмхирсэн байдалтай тэр агуу. Тийм байдалтай л одоо ийм нөхцөл байдууд байгаа. За ингээд номын хавчурган нэвтрүүлэг Өөл Довогт Бадарчин Отхуу бизнес ухааны докторант одоо багшийн маань бүтээсэн энэ уул номоор өнөөдөр агуулга одоо аривжуулан баяжуулж та бүхэндээ хүргэж байна. За ингээд өнөөдөр номын хавчурган нэвтрүүлгийн найруулагчаар Илвэг Заяа, хөтлөгчээр Галсан Довдон. За зочин, за судлаач, за бид бүгдийн одоо хүндтэй зочноор Отхуу багш маань ажиллалаа. Бид одоо уул номоо үргэлжлүүлэн дараагийн дугаартаа бас хүргэн тийм ээ. Тий. Өнөөдөр бол зөвхөн овоодох.
За овоо тахилгын зан ярьлаа. За ингээд бидний нэг амьдралд их ойрхон болохоор хоёлоо би бол бас их замбрааг орж ирээд байж магадгүй намайг одоо бас зарим үед та цэгцэлж өгөөрэй. Тэгээд би бол энэ номоо анх эхлээд хэлжсэн. Нөгөө цагаан толгой үсгийн даргаалаар явна гэж. Одоо тэгээд Монгол цагаан толгой А үсгэр хэлдэг. Тэгээд дараагийн дугаартаа бол Алтай 5 богд байгалийн зохис бүрт газар төрийн дахлахад уулын талаар бол үргэлж хэлэх юм тий. За энэ бол Монгол орны одоо нэг Швейцар дугаа ч юм уу тийм ээ. Гэх мэт олон сайхан одоо баялаг сайхан нууц шинэ юмнууд бол их бий. Үзэгсэлэн сайхан байгаад. За сүүлийн жилүүдэд бол одоо нэг зам харилцаа сайжраад хүмүүсээ бас нэлээдгүй их зорж очиж байгаа. Ийм мэдээллүүд бас байдаг. За энэ тухай тэгээд дэлгэрүүлээд за одоо лав гаргийн яг энэ цаг мөчид эргээд үргэлжлүүлээд ярих нэ. Ингээ хамтаа байсан эрхэм сонсогч үзэгч та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн дугаар та хамтаа ирсэн та бүхэндээ баярлалаа. Сайн сайхан бүгдийг хүсье. Шинэ дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай.